тэнцвэржүүлсэн орлого 17.3 их найт төгрөг, нийт зарлага 19.5 их найт төгрөг боллоо. Гэсэн хэдий ч Монгол Улсын засгийн газар, Оросын холбооны улс, бусад улс орнуудтай идэвхтэй яриа хэлцээлийг өрнүүлж, түл шатхууны импорт ачлалт нэмэгдсээр байгаа ч дэлхийн тодорхойгүй байдлыг Монгол улс Улаанбаатараас өөрчилж чадахгүй үнэтэй мэдээж бүхнийг хийх ёстой. Өнөөдөр Улсын их хурлын дэд даргад 2026 оны улсын төсвийн тодтголыг өргөн мэдүүллээ. 2026 оны улсын төсвийн тодтгол бол үнийн өсөлт, эрчим хүч, түл шатхууны тасалдал тоглолтоос ард түмний улс орноо хамгаалах, болцшгүй хүн цохилтыг зөөлөх, шинжилгээ ухаанч бас эдийн засгийн тооцоолол юм а гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. 2026 оны улсын төсвийн тодтгол бол иргэдэд үнийн өсөлтөөс хамгаалах, үнийн өсөлтийг докторжуулах, стратегийн нөөцүүдийг хадгалах тулд төр зардлаа хэмээсэн шиг хэмнэж цалин тэтгэвэр нэмэгдэх хэрэгтэй зүйл зориулах хэрэгцээ шаардлагыг төсвийн тодтогт тусгалаа. Мөнгө хаана байна вэ гэсэн асуулт бас та бүхний өмнө байгаа. Төр өөрөө нэгт бол бүсэж хангална. Төсвөө 1.4 их найт төгрөгөөр хэмнэж байна. Томилт, сургууль сурчлагаа, тавилга, хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдв, тэтгэм, шагнал, хурал, форум, баяр ёслол, илүүц, тээвэр, шатхууны зардал, цаасны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалж 1.4 их найт төгрөгийг хэмнэх улсын төсвийн тодтголыг өргөн мэдүүллээ. Та бүхэнд дэлгэцээр харж байна. Бид урсгал зардлаас 433.4 төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг боддоор хэмж байна гэсэн. За төр зардлаа танахтаа бол төсвийн ерөнхийлөгчийн захирагч нарын урсгал зардлыг бүгдийг нь бууруулсан. Зөвхөн төрийн албан агчдынхаа цалинг тавиад үйл ажиллагаагаа явуулах бололцоог үүгээр бүрдүүлсэн. Бууруулах шаардлагатай 217 тэрбум төгрөг, урсгал зардлаар 216 гээд нийт 430.4 тэрбум төгрөгийг сайд нарын багцаас урсгалаас хэмээсэн гэсэн. Нэг үгээр бол сайд нар зөвхөн цалингаа тавиад өдөрт үйл ажиллагаа явуулнаа. Элдв нэмэлт огт зардал байхгүй гэдгийг бас хэлэх ёстой. За ингээд улсын төсвийн тодтголоор авч хэрэгжүүлэх дараах арга хэмжээнүүдийг бид нар одоо санал болгож байгаа. Энэ 1.4 их найт төгрөгийг хэмжсэний үндсэн байна. Үндсэндээ. Тэгэхээр одоо боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн цалин, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуул суурь тэтгэвэр олох заалт, за стратегийн нөөцүүдийн хангамжийг докторжуулах, хэрэглэгчид эрчим хүчний салбарт ирэх одоо татаас буюу тарифын алдагдлал, татаас олох, гэрт ойр сургууль хөтөлбөр гэсэн төсвийн тодтголыг өргөн барьж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр та бид мэднэ. Нийгмийн даатгалын шинжилгээг их хурлаар баталсан. Энэ нийгмийн даатгалын багц хууль дээр бол суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг бүрдүүлж өгсөн. Суурь тэтгэвэр бол өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол суурь тэтгэвэр олгож эхэлдэг. Суурь тэтгэврийг 100-аас 300 мянган төгрөгөөр тогтооно. Энэ юугаар тооцоологддог вэ гэхээр 769 мянган төгрөгийн тэтгэврийн доод хэмжээ авч байгаа иргэдийн 3/1 нь 20-с дээш жил ажилласан байдаг төрдөө. Тэгэхээр илүү олон жил шимтгэл төлсөн илүү өндөр тэтгэвэр тогтоолгоно гэдэг зарчим алдагдчихсан учраас бид тэтгэврийн реформыг их хурлаар батлуулсан. Ингээд суурь тэтгэвэр олгох заалтыг төсвийн тодтгол баталсны дараа буюу 11-р сарын 1-ээс дагаж мөрдөхөөр энэ төсвийн тодтголыг дагуулж өргөн мэдүүллээ. Үүнийг 1.4 их найдын хэмнэлтээс зардлыг нь шийдэж байна. Суурь тэтгэвэр бол 100-аас 300 мянган төгрөгөөр тооцогдсон. Дунджаар 220 мянган төгрөг орчим болвол нэмэгдэн 220-аас 233.8. Гэхдээ энэ бол ялгамжтай. Хамгийн бага одоо тэтгэврийн доод хэмжээгээр тогтоогдсон ахмадууд дээр 300 мянга орчим, өндөр тогтоогдсон байх юм бол одоо арай бага гэдэг. Ингээд индексжүүлээд бид нар нэмж гинэ гэсэн үг. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр авагч нар бол тэтгэврийн шинэ хуулийн дагуу суурь тэтгэврээ авж эхлэх болцоо бол ингээд бүрдэж байна. За цалин хөлсний тухайд бол
төр зардлаа хэмнэж тансан учраас иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд бол цалин өс дээр бас бодлого гаргах ёстой. Тийм учраас эх оны төсвийг дагалдуулаад бид бол төрийн албан агчийн цалин өс нэмэгдлийн хувь буюу 33 хуулиар төрийн албан агч нарын цалин ялгамжтай тогтооцсон байсан дуустгүй яриаг бол дуусгав. Тийм ч учраас цалин нэмэгдүүлэхдээ та бүхэн мэдж байгаа боловсролын салбарын цалин өсийг бол манай засгийн газар байгуулагдсан даруйдаа бол хоёр ойлгомжгүй цалинтай байсныг нэг цалинтай болгож 50% нэмэгдлийг нь тооцоод явсан. Эрүүл мэнд дээр бол бид 30% нэмэгдүүлсэн. Эрүүл мэнд бас одоо хоёр цалинтай болсон байсан. Эрүүл мэнд дээр одоо 20% буюу боловсролтой адилхан 50% цалингийн нэмэгдэлтэй болгож тэнцвүүлж байна гэсэн үг. Ингээд бусад салбарынхан байдаг. Ялангуяа одоо байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, спорт, цаг уур гэх төрийн үйлчилгээний албан агч. Тэгэхээр төрийн албан агч нарын цалин хөлс өөрөө зарим нь одоо өнгөрсөн жил нэг 20% нэмэгдсэн. Гэхдээ багш хэмжтэйг адилхан 50% нэмэгдэл тооцогдоогүй. Тэгэхээр ялгамжтай авч үзэхгүй тулд бид нэр төрийн үйлчилгээний албан агчдын үндсэн цалин бол багш хэмтнээс ялгаатай. Гэхдээ нэмэгдлийг ижлэгэн болгохын тулд адилхан 50% нэмэгдүүлж байгаа. Шинжлэх ухаан бол бас өмнө нь бол нэмэгдсэн байсан. Ингээд төрийн үйлчилгээний албан агчдэр, эрүүл мэндчдэр, боловсролчдэр салбар ялгаагүйгээр бүгдийг нь 50% хүргэж эх оны төсвөөр инфляцтай уялдуулж нэмэх бэлтгэлийг хангаж байна. Энэ дуустгүй олон жилийн яриа бол юунаас болсон бэ гэхээр 33 хууль гэхээр нэг хууль дагуулад салбарын одоо тухайсан салбарын албан агчдын цалин нэмэгдүүлээд явдаг байсныг бид нар бүгдийг нь 50 руу аваачиж одоо илүү одоо шудраг тогтолцоо руу шилжүүлэхээр ингэж шийдвэрлсэн гэдгийг хэлье. За төсвийн тодтгол бол өөрөө стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулахад зориулагдана. За стратегийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах зорилгоор бол жишээ нь өргөн хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд хүн дээр тусч байгаа. Ийм ч учраас бид хяналтыг сайжруулахын тулд сангийн ам дээр бид нар ажлын хэсэг гаргаад одоо махны нөөцийг бүрдүүлээд иргэдэд яг тэр нөөцөлсөн мах тухайн өнөөрөө очиж байна уу гэдэг дээр нь хяналт тавих зорилгоор бүх процессыг захимжуулсан. Ингээд засгийн газрын шийдвэр гарсныг бол та бүхэн бол мэднэ. Өмнө нь бол мах нөөцөлдөг, нөөцөлсөн махаа хөнгөлтөө зээлэр компаниудад өгдөг. Тухайн компаниуд цаашаа яг зээлээ мах нөөцлөхөд зарцуулсан юм уу гэдгийг бүрэн хянж авдаг байсан. Сая засгийн газрын шийдвэр гараад хэрвээ мах нөөцөлсөн тохиолдолд агуулгыг эзэмшиж байгаа компани тэр зээлийн шугам үүсгээд иргэн малчин өөрөө одоо би 20 кг-ийн мах одоо танаа агуулгад авчирч байна гэвэл шууд тэр махныхын төлбөр нь тэр иргэн рүү малчин руу орно. Ингээд энэ зээл нь компани дээр нь бичигдээд явах зохицуултыг Монгол банкны бас удирдлагуудаа яриад зөвшөлдсөж засгийн газрын тогтоол гаргаад хэрэгжүүлж байгаа. Энэ бүртгэл хяналтыг захимжуулж ил тод болгосны үндсэн дээр одоо бид нэр стратегийн барааны нөөцийн хангамжийг тогтворжуулах боломж үүссэн. Үүний тулд эхлээд Улаанбаатар нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Эрхчил бол эрх засгийн газрын хурлаар бол одоо бид нар энэ жилийн балансыг сонсно. Тариалалтчдын намрын ургацаас Улаанбаатар худалдаа авах, гурилын дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын хангам нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 100 мянган тонн Улаанбаатар нөөц одоо бүрдүүлнэ гэсэн үг. Үүнийг бид нар бүх процессыг хяналтыг захимжуулсан учраас энд алдаа гарахгүй. Энэ бол бас олон жил яриад зээл өгөөдүүдийг зах зээл дээр хүрдэггүй байсан. Хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногоо тариалан экспресс гол нэр төрлийн хүнсний ногоо худалдаа авч нөөцийг бүрдүүлэхгүй. Бага орлоготой иргэдийг одоо үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 12 мянган тонн хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. За махны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр бол энэ жил бид 20 мянган тонн нөөцийн мах бүрдүүлээд үүнийг хадгалалт, бүрдүүлэлт, борлуулалтыг баримтын систем дээр нь бүртгэж агуулгын үлдэгдэл бол нөөцийн хөдөлгөөнийг хянах системийнхаа дагуу яг зах зээл дээр иргэдэд өөрсдөд нь хүргэх зорилтыг дэвшүүлж байна. Өнгөрсөн жил намайг ажил авахд бол 50000 тонныг л нөөцөлсөн байсан. 50000 тонн. Тэрний өмнө жил энэ тоо чинь 15000 байсан шүү. Тийм учраас 20000 тонныг энэ жил нүүдүүлэх ёстой. Үүнийг хийхин тулд агуулгаар нь харъя гэж зорьсон учраас эхлээд системийг бүрдүүлсэн юм. Тэрээс мөнгө нэмэгдүүлээд илүү одоо олон тонны махны нөөц бүрдүүлээд үр дүн гарахгүй. За дөрөвт бол зойр агуулгын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг бол их хурлын дараагаар ажиллаж байхдаа иргэд орон нутгийн иргэдтэй уулзж байхад бол бид
бас иргэдээсээ сонсч ирсэн. Тэгэхээр зойр агуулгын нөөцийг бүрдүүлэх бол нэг 20 мянган тонны стандартын шаардлага хангасан зойр агуулгын хүчин чадлыг болов нэмэгдүүлэхээр хөнгөлтөө зээлийн татаасыг төсвийн тодтгол дээр тусгаж байна. Ингэснээр warehouse гэж ярьдаг. Бид нар хүнсийн ногоогооч тэр махааж тэр стандартын шаардлага хангасан зойронд хадгалах бололцоог бол иргэддээ олгож байна. За 5 дугаар шатхууны нөөцийг нэмэгдүүл. Аж ахуйн нэгжийн газрын сүнс бүтээгдэхүүний агуулга шинээр барих дээр бол манай засгийн газар байгуулагдсныхаа дараа бол хүүгийн татаасыг шийдэж өгсөн. Үүний үндсэн дээр нийтдээ 300 мянган метр куб шатхууны нөөц сав баригдах ажил эхэлсэн. Эхнээсээ энэ намар ашиглалтанд орно. Энэ намар бол бид нар 150 мянган метр куб буюу 14 хоног шатхуунаа нөөцлөх савтай болно. Үүнийг төр хувийн шин түншлэлээр явуулсан. Иргэжил 300 мянган тонн хүрнэ. Ингэхээр 14 хоног. Тэгэхээр энэ тоогоо бид нар багадаа 2 сар шатхууны нөөцөө агуулдаг савтай болъё гэдэг зорилгоор олон жил яриад шийдэгдээгүй байсан асуудлыг төр хувийн шин түншлэлээр ингээд шийдэж явж байгаа. Энэ бол өөрөө стратегийн зарим банааны нөөцийн хангамжийг докторжуулах зорилгыг бол тусгасан гэсэн. За эрчим хүчний салбар буюу одоо ингээд өвөл болно. Тэгэхээр эрчим хүчний салбарт зохион хангамжуудыг авах хэрэгтэй. Маш энгийнээр байх юм бол та бүхэн мэдж байгаа бах. Одоо 1 киловаттыг 333 төгрөгөөр үйлдвэрлээд иргэдээ 304 төгрөгөөр зардаг. Тэгэхээр энэ салбар алдагдaltaй ажилласаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр эрчим хүчний салбарт бол иргэдэд үнийн өсөлтийн мөн дээр тусч байгаа цаг үед бол эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэдэг одоо бодлогыг би барьж ажиллаж байгаа. Тийм учраас эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй тулд хэрэглэгчид санхүүгийн үүсэхгүй тулд татаас дээр 107.3 тэрбум төгрөгийг тавьж байна. Энийг юу вэ гэхээр Хятадаас 8 дугаар сараас импортын цахилгааны үүсэх алдагдлын татаас 51 тэрбум, баруун бүс Оросын импортын цахилгааны үн тарифыг алдагдaltaй 30 тэрбум, төвийн бүсийн импортын цахилгааны үнийг 9.3-аас 12.5% нэмэгдүүлсэн үний өсөлтийн татаасыг тавьж энэ одоо өвлийн хөдөө өдрүүдийг иргэдээ одоо дэмжиж авах зүйтэй гэж ийм шийдвэр гаргаж тодтгол төр тусгасан. Манай засгийн газар байгуулагдсан даруйда одоо тез дөрөв дээр гэхэд одоо хэд хэдэн уурын зуухны засвар шинжил тоног төхөөрөмжийн ажлуудыг ажил авсан даруйда одоо засгийн газрын нөөц орж ижил бид нар илүүчгүй дутуучгүй 1950 2000 хүрэхгүй их үүсвэрийг хангаж чадна. Тэгэхээр нэг уурын зуух л одоо дэлбэрэхэд нэг уурын зуухтаар асуудал үүсгэхэд бол бид нар тог цахилгаангүй болох ийм эрсдэл байгаа юм. Энэ олон жил яваад шийдэж чадаагүй асуудал. Тэгэхээр үүнийг тоног төхөөрөмжийн шинжилгээг хийх шаардлагатай гэдэг утгаараа бол дулааны цахилгаан станцуудын үндсэн болон туслах тоноглолын их засварыг 7 төрлийн өмчт компаниар хий. Дулааны станц, дулааны сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг 9 компаниар хий. Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үндсэн болон туслах тоноглолын их засварыг мөн төрлийн өмчт 7 компаниар хий. Энэ компаниуд дээр бол өөрөө бичлээ очиж уулзаж нөхцөл байдалтай танилцсан. Ингээд бид нар их усүр нэмэгдүүлэх зорилгоор манай засгийн газар 5 байршил дээр сэргээгт эрчим хүчний одоо их усүрийг шинээр бий болгох зорилгоор нээлттэй сонгон шалгуул нийтдээ опшныг зарласан. Одоо 2 байршил бол нэлээд хурдтай шуурхаа бол явж байна. Тэгэхээр хамгийн бага үн бараг 485-аар өгсөн шүү дээ. Тэгэхээр бид нар үн бууруулж болдгиймаа гэдгийг харуулсан. Тэгэхээр цаашаа эрчим хүчний салбарт илүү чөлөөлөлт явагдана, их усүрээ нэмэгдүүлнэ, төр хувийн хвшний түншлэлийг илүүд одоо ингэж үзнэ гэдгийг бол та бүхэнд бас хэлье. За мөн энэ төсвийн тодтгол дээр сургуулийн үр хэмжээг нэмэгдүүлэх чиглэл дээр бол шинэ сургууль барих гэхээсээ илүүтэйгээр гэртээ ойрхон сургууль гэдэг хөтөлбөрийг хэрэгжилтийг 9 сарын 1-ээс хангуулж эхэлж байна. Одоо анги дүүргэлт маш их. Тэгэхээр анги дүүргэлтийг багасгахын тулд бид нэг ангид 35-аас дээш хүүхэд сурахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэртээ ойрхон сургууль гэдэг хөтөлбөрийг одоо хийж хэрэгжүүлж эхэлнэ. Гэрийнхээ ойрхон сургуультай өгөх бололцоог бол бүрдүүлнэ. За ингээд 35-аас доош дүүргэлттэй сургууль улсын хэмжээнд 80% энэ тодтголоор бол одоо хүргэх бэлтгэл ажлыг энэ зуны хугацаанд бол бүрэн хангаж дууссан. Мөн энэ гэртээ ойрхон сургууль хөтөлбөрийн эхлэл болгоод бид нар төрөлцсөн ахлах сургуулиудыг байгуулж байгаа. Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, за одоо бас нөгөө
Кембрижийн хөтөлбөртөө сургуулиудын хөтөлбөрийг бүс болгонууд дээр сонголтоор нь ахлах сургуулиудын хөтөлбөртөө уялдуулах ажлыг засгийн газар өргөдүүлсэн. Тэгэхээр боловсролын салбарт бол би бас өөрөө ойрхон учраас энэ салбарт нэлээд онцгойлж бол анхаарч ажиллалаа. Эх оны төсөв дээр бол боловсролын реформ дээр ямар шинжил хийх вэ гэдгээ эх 7 хоногт төсөө өргөн мэдүүлсийнхаа дараа хуулиараа 9 сарын 1-нд өргөн мэдүүлсийнхаа дараа та бүхэндээ бол танилцуулна. Мөн энэ хувийн сургуулиуд дээр сул орон зайнууд байгаа. Сул орон зайнуудыг бид нар одоо ашиглах ёстой. Анги танхим нь хоосон, хичээл сургууль ордгоо ийм анги танхимуудыг одоо ашиглаж бид нар гэртээ ойрхон сургуулиудаа хүүхдээ өгөө гэдэг. Энэ зарчим руу одоо шийдвэрлэх зорилгоор тодтгол дээр 50 тэрбум төгрөгийг ингээд тусгай явуулж байна. Эх оны төсөв дээр энэ хөтөлбөр үргэлжлэнэ гэдгийг хэлье. За төсвийн тодтголыг дагалдуулж санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр буюу дэлхийн нийтийн хурцлах нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол улсын төлбөрийн тэнцэл гадаад байлигын албан нөөцөд ирэх дарамтыг бууруулах төсвийн дэмжлэгийн эргэн төлөх 15 жилийн хугацаатай зээлийг их хурд өргөн мэдүүлж байна. Энэ зээл юунд зарцуулагддаг вэ гэхээр энэ бол цэвэр гадаад байлигын албан нөөц төлбөрийн тэнцлийг одоо дарамтыг бууруулах, санхүүжүүлэх ийм зорилготой дэмжлэг. Үүнийг давхар хийж явахгүй бол бид нар ханшаа алдах эрсдэлтэй. Тийм учраас ийм үед дэлхийн улс орнууд гамшигын үеийн нөхцөл зээлийн шугам үүсгээд байгалийн аюулт үзэгдэл, эрүүл мэндийн онцгой нөхцөл болон эрчим хүч, үндэсний хангамжтай холбоотой онцгой нөхцөл хариу арга хэмжээ авах юм холимог зээлийн шугамыг гаргаж байгаа. Ялангуяа одоо эрүүл мэндийн салбарт бол онцгой их чухал. Тэгэхээр энэ зээлийг бол бид нар эрүүл мэндийн салбар дээр бол илүү ашиглах ёстой. Учраас өчигдөр засгийн газрын хурал дээр эмийг нэг их үүсвэрээс авах шийдвэрийг гаргасан шүү. Энэ юу вэ гэхээр ахмадууд өдөр тутам хэрэгэлдэг тэр даралтын эм, бусад төрлийн эмийг нэг үүсвэрээс авахгүй бол дундын зуурчлагчнэр үнэ хөрөгдөд байдаг. Тэгэхээр энэ үнэ хөрөгдөд байгаа байдлыг бууруулахын тулд бид нар нэг их үүсвэрээс авж байгаа. Тэгэхээр өдөр тутам хэрэгэлдэг эмийг хөнгөлөх чиглэлийн одоо бодлогуудыг илүү одоо хэрэгжүүлнэ гэж байна. За мөн энэ төсвийн тодтгол бол төрийн өмчийн компани шинжилгээг одоо эхлүүлж байна. Энэ хуулиар төсвийн тодтголоор та бүхэн мэдж байгаа Узбекистанд одоо хөрөнгө оруулалтын санг олон улсын бирждээр арилжаалж хөрөнгө босгосон сайн жишээ бий. Тэгэхээр тэр юу вэ гэхээр төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувьуудыг салбар салбарын төрийн өмчит компани тодорхой хувьуудыг нэгтгээд хөрөнгө оруулалтын сан болгоод сангаа бирждээр гаргаж хөрөнгө босгож иргэдэд хүртээд. Тэгэхээр төсвийн тодтголоор бид анх удаа төрийн өмчит компани ногдлашийг иргэн бүрт хүргэх одоо улс төрийн юм шийдвэр бол гаргасан. Тэр ч хүрээндээ бол төрийн өмчит компани шинжилгээ хүрээнд баялагын сангийн хуулийг дагалдуулж байгаа. Баялагын сангийн хуулиараа хуримтлалын санд тодорхой мөнгө хуримтлагдаад орлого төвлөрүүлэгч компани дээр нь хуримтлагдсан мөнгө төсөв рүү ч одчдгүй ногдлоо ашиглуулж ирдгүү, иргэнд ч ирдгүү тэр хөрөнгө нь юунд зарцуулагддаг байсан гэхээр төсөл хэрэгжүүл гэдэг зориулттай байсныг таслал ногдлоо ашиг төвлөрүүл төсөвт гэдгийг зохицуулан тусгайлан одоо зааж өгч байгаа. А ингээд энэ хүрээндээ сая Франклин Темплтон гэж энэ Узбекистанд одоо хөрөнгө оруулалт менежментийн үйлчлэгийг үзүүлсэн компани. Дээрээс нь одоо хэдхэн хоногийн дараа дэлхийн алдартай BlackRock бас мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлагын компани бол бид нар санал тавьсан. Энэ хоёр компанитай хоёулантай санамж зураад ингээ хамтран ажиллаж байна. Нээлттэй сонгон шалралтуудыг зарлана. Хөрөнгө оруулалтын сангаа засгийн газар 100% эзэмшээд бирж дээр гаргаж хөрөнгө татаж саяны төрийн өмчит компани ногдол ашиг төсөвдөр одоо ногдол ашиг хэлбэрээр ашиглах болцоог нээсэн заалтынхаа дагуу төрийн өмчит компани ногдол ашиг иргэн болгонд хүртэх шийдвэрийг одоо энэ хуулиараа гаргаж ийна гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангийн ажил бол эхэлж явна. Та бүхэн мэдж байгаа манай одоо хуучин байсан Эрдэнэс Монгол компани бол уулуурхан компани жишгийн дагуу ажилладаг байсныг одоо бид нар Чингис хаан үндэсний баялагын сан болгож хөрөнгө оруулалт хийдэг, удирдлага хэрэгжүүлдэг, иргэн болгон тэр ногдол ашиг хоригдлуулахад үүрэг хүлээдэг хэлбэрлүүд бол олон улсын жишгийн дагуу хүргэсэн. Ингээд энэ ажил бол энэ ажиллаар бол эхэлнэ. Мөн энэ төсвийн тодтголоор дамжуулаад бид нар үнд цаасны хуулийн дээр өөрчлөлт оруулж байна. Үнд цаасны хууль гэдэг бол өөр шинэ эдийн засаг. Цаашаа Монгол улс эдийн засгаа яаж тэлэх вэ гэдэг сонголтын өмнө бол ирлээ. Тэгэхээр үнд цаасны хуулийн дээр төрийн өмчит компаниуд нэгдээд сангаа хэрвээ хоёр дахь зах зээл дээр арилжаа гэдэг хүсэлт гаргах юм бол бүртгэж аваад дээрэс нь одоо олон улсын биржүүд бол зөвхөн танхим гэхээс илүүтэйгээр онлайнаар ингээд хувьцаа худалдаж авдаг болсон байна. Өнөөдрийн залуучууд зүгээр гар утасныхаа аппликейшнаар тухайн бирж дээрээ бүртгэгдсэн олон улстай зөвшөөрөгдсөн биржүүдээр шууд Tesla-гийн хувьцаа, Apple-ийн хувьцаа авдаг болсон. Тэгэхээр бид нар яг үүнтэй адилхан хувьцаагаа
ашиглах бололцоог бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг дагалдуулаад Эрдэнэс 5 толгой компани 1072 хувьцаа олон жил дүүжиглээ. Үүнийг хуулийн хүрээнд бид нээж энэ хуулийн дагуу санхүүгийн зохицуулах хороонд бүртгэж 2 дахь зах зээл дээр гаргаж 1072 хувьцааг эргэлтэнд оруулах одоо бас юм улс төрийн шийдвэрийг гаргасан. Ингээд Эрдэнэс 5 толгой компани дээр бол 1072-ыг зах зээл дээр арилжих боломж энэ хууль төсвийн тодтол батлагдвал хэрэгжинэ. Үүний дараа бид нэр Эрдэнэс 5 толгой компанийг нээлттэй компани болгож бирж дээр бүртгүүлнэ. За ингээд бирж дээр бүртгүүлсний дараа бол хувьцаа эзэмшигчнэр одоо юу шийдвэр гаргалтанд нь оролцдог, хувьцаагаа зарж арилжаалдаг, бололцоо бүрдэнэ. 933 төгрөгөөр анх хувьцаа үнэлэгдэж байсан компани бол тэр үедээ харьцуулахад бол өнөөдөр борлуулалтын орлого даваад явсан шүү дээ. Тэгэхээр хувьцааны үн бол өснө. Ингэж иргэдээ одоо хувьцаажуулах, иргэдээ ашиг орлогыг нь хүртээх ийм боломж олцоог бол бид нар энэ хуулиар олгож байгаа гэсэн. Тэгэхээр төсвийн тодтол бол үнийн өсөлтийг одоо тогтворжуулах, бага орлоготой иргэдийг хамгаалах, шинэ эдийн засгийг бий болгох, хувьцааны ногдол ашгийг ард иргэдэд хүртээх, төрийн өмчт компани ногдол ашгийг иргэн бүр хүртэх болцоог бүрдүүлэх буюу төсвийн тодтол дээр бид нар Чингис хаан баялагын сан дээр хуулийн дагуу хуулийн дагуу төсөл хэрэгжүүлэх гэдэг байдлаар шилжээд төсөвч ирдгүү иргэдэж ирдгүү байсан тэр ногдол ашгийг төсөвт ногдол ашгийг нь хуваарлаад иргэдтэй цалин хөлс тэтгэвэр тэтгэмж шинэ эдийн засаг бий болгох зорилгоор хэрэгжүүлж болдог асуудлыг бол хуулиар нээж юм шиг. Ингээд энэ бол төр бүсээ чангалж 1.4 их найдаар хэмнэсэн мөнгөө зарцуулах зүйл нь тодорхой ийм төсвийн тодтголыг цаг үетэйгээ нийцүүлж өргөн барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт орох асуудлаар бол бид нэлээдгүй удаан хугацаанд ярилцсан. Ингээд үүнийг бол энэ гамшигт нөхцөл байдлын үед иргэддээ хүртэх зорилгоор бол их хурл хамтд нь ингээд өргөн мэдүүлж байна. Тэгээд бид бол олон улсын худалдааны дайн, энэ дэлхийн геополитикийн асуудал, энэ Америк, Иран, Орос, Украины дайн гэсэн энэ эффектүүдийг бол ард иргэд хамтдаа амсаж байна. Тийм ч учраас үүнийг бас ойлгож дэмжиж засгийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа бас ард иргэдтэй маш их талархаж байгаа. Тэгээд бид олон жилийн дуустгүй яриаг дуусгах юм хариуцлагатай цаг үед байна. Энэ хүндрэл бэрхшээлийг бол дэлхийн бүх улс орон дотоод улс төрийн тэмцэл мөргөлдөөн, зөрчилдөөн, хоос улс төрчдөөс биш илүү их эв нэгдлэр давж гардаг. Тэгэхээр энэ өвөл бол маш хүйтэн өвөл болно. Тэгэхээр энэ хүйтэн өвлийг бол дотоод эв нэгдлэр улс төрийн намууд ч гэсэн илүү зөвшөлдсөж ойлголцож нэгдэж улс орныхоо үндэсний язгуур их ашигын төлөө хамтдаа ажиллаж давж гарна гэдгийг бас бусад улс төрийн намууд болон ард иргэдтэй уриалж байна. Өөрөө нэмэлт юм байдаг. Төсвийн 5-8% тэмцээний асар их нэмэгдсэн ажлын хэмжээгээр засаг байна гэдэг тэгэхээр нэг маш тарсан юм шиг. Танаас нэг ажлтай ирэх хэрхэн тэмцэж байгаа юм. За жишээлбэл гайхын одоо ч тасраагүй байна. Бидэнд олон хүний шүүхэрийг яг оноос нь нэгэн жилээр ажлыг нэг зөвшөөрдөг байгаа юм. Та яам хамгийн газар дунд дооч хатаа хатаа хийж байгаа юу? За манай засгийн газар бол чөлөөлийн үндэсний санаачлагыг дэвшүүлж бодлогоож баталсан. Энэ чөлөөлийн санаачлагын гол зорилт бол энэ авилгын эсрэг сайн засаглалыг бэхжүүлэх чөлөөт. Тэгэхээр авилгын эсрэг чөлөөлтийг хийх бол суур агуулгаар нь бол та бүхэн мэднэ би цахимын сайд ухаас авахуулаад хүний оролцоог уулгах гэж хичээж ирсэн. Гэхдээ яг таны хэлж байгаа бол үнэ авилга хүнд суртал бүх шатанд нүүрсэн байна. Тэгэхээр энэ авилгаас ангид байх асуудлыг системийн хувьд хүний оролцоог болгох ажлыг хийгээ явж байгаа гэдгийг авилгатаа бодиттой тэмцлийг бол хэрэгжүүлэх нь засгийн газрын үүрэг. Тийм учраас бол би энэ нийгэмд үүсэж байгаа бүх скандал болсон олон хэрэгүүд энэ авилгатай холбогдсон албан тушаалтнуудыг бол бүх материалын хамт хууль хяналтын байгууллага тэр дорн шилжүүлж байгаа. Хууль хяналтын байгууллагуудыг ч гэсэн энэ авилга ашиг сонирхлоос ангид байх асуудал хариуцлагатай ажил гэдгийг аль нам эвслээс үл хамааран ажил гэдгийг бол авилгатай зэмжих чиг үүрэгтэй хууль хэрэгжүүлж байгаа гүйцэд засаглалын тэргүүний хувьд бол байнга шахаж байгаа. Мөн хөрөнгө ураах хууль гэж манай
2-ны засгийн газрын үед алтан гэрэл сайд байхдаа өргөн мэдүүлж байсан. Одоо ч гэсэн хуульд бол энэ хөрөнгийг хураах хэцүү орчин бол байдаг. Гэхдээ үүнийг наривчлан зохицуулах нь илүү зохимжтой юм а гэдэг утгаар энэ хуулийг барьсан. Тэгэхээр засгийн газар бол тэр тодорхой их хурлын гишүүдийг оролцуулаад энэ хөрөн хураах хэцүү орчин бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж нийтийн орлого болгох тухай хэцүү орчин бүрдүүлэхээр өнгөрсөн засгийн газрын хуралдаан дээр үжил баримтлалыг сонссон. Бид нар төсвийн тодтоглохоос өмнө энэ хуулийг улсын их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурал дээр байгаа хуулийн концепц агуулга бүгд ижил. Тэгэхээр нэгтгэгдээд ажлын хэсэг байгуулаад ажиллах хэрэгтэй. Ер нь бол хаана бүх шатанда авилгатай тэмцэх ажлаа одоо эрчимжүүлэх ёстой. Одоо би төрийн албан агч нарт ч та тэр улс төрийн албан агч нарт засгийн газрын гишүүдтэй ч тэр авилгатай одоо үйлдэлээр ёс зүгээр хандлагаараа одоо тэмцэх ёстой гэдгийг бол байнга одоо шахаж шаардаж бас ажиллаж байгаа. Стратегийн төлөвлөгөөний нөөц тухай яригч нь л Улаанбаатар нөөцийн ногоо бензин шатхуу гэдэг юм чинь гэхдээ нэг бид нар одоо яг үйлдвэрлэх зам болоход байгаа мó нэг бол өөртөө хэмжих гэдэг юм тийм нэг хэсэг Улаанбаатар гаднаас авъя гэдэг юм 2 жилийн өмнө скандал болж ирсэн. Тэгээд одоо өөрсдийнхөө газар тариалангаа ингэ сүүрж болохгүй гэдэг юм дээр тийм эдгээр бүгд дуулдаг гэсэн. Гэтэл нэртэй бид нар дараа жил ашиглалтанд ороход байхад бид нар яагаад энэ импортч компаниудад сав барьж өгөх гэдэг юм бэ? Тэгээ ерөнхийдөө импортын сав барьж өгөх асуудал намжингууд шатхуун одоо саатгүй олж ирж байх юм тий. Тэгэхээр ерөнхийдөө импорт зээл гарна гэж яриад байна. Тэгээ Монгол банкныхаа бас зарим дөрвөн журмыг яг 100% зарч нэгдэж байгаа юм уу? Тэгээд яагаад импортыг улам бүхүүлэн хэмжих гэдэг юм бэ? Газрын утасны үйлдвэрийн хатар сав агуулах боломж өгч болоогүй юм. Нэг талдаа бас ингэ үйлдвэрээ хэмжих гэдэг юм шиг нөгөө талдаа импортыг хэмжих гэдэг юм шиг бодлоо. За үргэлжлүүлээд бол манай одоо 2 сайд 5 хүнд бас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Би нэг зүйлийг хэлье. Стратегийн нөөцүүдийг бүрдүүлэх нь өөрөө илүү бага орлоготой иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахад оршдог. Тэгэхээр бид маш олон хөнгөлөлтөө зээл татаасуудыг өнгөрсөн хугацаанд авч явж ирсэн хэдий ч огт exit стратеги гэдэг зүйл байгаагүй. Дээрээс нь энэ хөнгөлөлтөө зээлүүд татаасууд нүдэ олоогүй. Халамжууд нүдэ олоогүй. Бага орлоготой иргэдийг яг зорилттой бүлгээ хамгаалж чаддаг. Тэгэхээр үүн дээр бол бид нар ямар ч хөнгөлөлтөө зээл татаас тавьсан заавал exit стратегитэй байх хэрэгтэй. Хизээд дуусаад ямар үр дүнд хүрээд дуусах вэ? Тэгэхээр жишээ нь энэ бензин шатхууны асуудал. Маш энгийнээр хэлэхэд бол зүгээр АЕ92 бол тусгай хөнгөлөлтөө зээлээр доктортой гэрээгээр Оросын холбооны улсаас бид нар нийлүүлээд өнөөдөр гүрсэн байна. Энэ бол дуустгүй яриа. Тийм ч учраас нефтийн үйлдвэрийг барьж байгуулах ажлыг Монгол улс эхлүүлсэн. Тэгэхээр нефтийн үйлдвэрийг өөрийнхөө хяналтанд авсан. Бүх шийдвэрүүдийг гаргаад явж байгаа. Сар болгон би ажлуудыг ин шахаж бүх шатанд нүүрлээд байгаа хүнд сүрдэл цаг хугацааг нэмэх ажлуудыг хийн. Үүнтэй холбогдуулаад сая хаврын чуулганаар газрын төсвийн хуулинд өөрчлөлт оруулсан. Ингээд бид нар 14 байршил дээр одоо нөгөө холбогдлууд эрэл хайгуулын ажлууд явж байна. Эрэл хайгуулын ажил. Тэгэхээр 92 бензин бол тусгай хөнгөлөлтөө нөхцлөөр авдаг учраас үнийн хувьд маш бага. Тийм учраас олон жил бид нар олж ирсэн. Оросын холбооны улстай гэрээ хийгээд олж ирсэн энэ гэрээний дагуу үүнийг нийлүүлж байгаа компаниуд дээр бидний үнийг барих ёстой гэсэн. Тэгвэл тийм хямдаар авчаад 3 дахин нуглаад зарах нь шудраг ус. Харин 98, 95 тэр евро 5 гээд байгаа бензин шатхууныг бол бүгд нарийн метод ард улсаас тэр Оросын холбооны улсаас тэр Солонгосоос ч тэр оруулж ирж байгаа тохиолдолд бол тэр зах зээлийнхөө үнээрээ л явна. Тэгэхээр 95, 98 дизель түлш одоо бусад бензин шатхуун дээр бол үүн дээр бол бид нар нөгөө иргэдийн ярьдаг тэр үнийг чөлөөлөд зах зээл дээр нь өрсөлдүүлээд байлгаж байна. Гэтэл 90% их усүрийг хангаж байгаа дээр нь үн чөлөөлнө гэхээр өрсөлдөөн байхгүй газар үн буурдаг байхгүй. Чөлөө зах зээл гэдэг чинь бол өрсөлдөөн бий болж иж иргэд тэндээс hodж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэгэн их усүрээс авчаад үнээ тусдаагаараа тавиа гэвэл хэд дахин зараад явна. Тэгэхээр шатхууны сав дээр бол бид нар нэгч шатхууны сав худалдаж авах бодлого байхгүй шүү гэдгийг бас би хэлэх ёстой. Дээрээс нь бид нар янз бүрийн одоо түрээсэр ч гэдэг юм уу ингээд ажиллуулъя гэж зориогүй. Зөвхөн дэмжлэг үзүүлээд хүүгийн татаас дээр нь дэмжлэг үзүүлвэл 24 төгрөгөл төсөвт тавьсан байхгүй.
20 тэрбум төгрөгөөр 300 мянган метр кубийн шатхууны нүүд агуулгах савуудыг хувийн компаниуд барьдаг нь хамгийн бага зардлаар энэ нөөцөө бэхжүүлэх болцоотой гэсэн үг. Зойрч гэсэн тэр хүүгийн татаас тавьд хувийн компани, хувийн иргэд, аж ахуйн нэгжүүд одоо зөвхөн бичил бизнес эрхэлж байгаа хүмүүс зойр байна. Би Сэлэнгэж очиж үз. Хэд хэдэн сайхан зойрууд байна. Зүгээр бид нар бүгдээр нь жоохон дэмжиж өгвөл өөрсдөө барья. Ингэж хамтын ажиллагаагаар явна. Тэрээс төр энд оролцсон гэж бол огт байхгүй. Тэгэхээр тэр нөгөө баримт гэхэд бид нар чинь гайл татврын санхүүгийн мэдээллийг татаад exchange хийгээд мэдээлэл солилцоод байгаа системийнхээ дагуу би өөрийнхөө өрөөнд ч гэсэн кабинетээр өнөөдөр аль суманд ямар одоо бараа бүтээгдэхүүн хэдээр зарагдаж байна, аль бомтоор хэдэн машин гарвыг би харж чадчихсан мэдээлэл. Түүнтэй адилхан яг тэр баримт дээр бид нар системийн хувьд бэлэн болсон. Би бас нэг цахимын сайд байсан хүний хувьд энийг ил тод илүү нөгөө real time болгохын тулд энийг хичээж ажиллаад одоо нөөцүүдийг бүрдүүлэхдээ татаас тавьж би зах зээлийнхаа нүдийг олно гэж ингэж бодож байгаа. Улаан буудаан дээр ч гэсэн тодорхой татаас аваад түүнийг нь зах зээлээс одоо зах зээлийнх нь үнээр гаргах буюу хэд их үнийн хөрөнгө би болохоос урьдчилан сэргийлэхгүй болохгүй. Тэгээ би өмнө нь бас та бүхэнд хэлж ирсэн. Бензин шатхуун гэдэг бол өөрөө нөө үнийг хамаагүй их одоо тий 90%-ийг нь хангаж байгаа 92%-оо чөлөөлөд дураараа одоо үн тогтоог бичгээд өсчдөг. Тэгэд нефтийн үн дэлхийн зах зээл дээр буухад хизээч нөгөө гурил талах будааных нь үн буурдаг байхгүй. Эний чинь тэр нэг наалдан үн гэж яриад ш тонлын хувьд. Тэгэхээр тэр наалдан үн гэдэг зүйл чинь тэр нефт өсөхт нь буух. Иргэдэд үнийн өсөлтийн гарантийг явуулдаг. Тэгэхээр нефтийн үйлдвэрийн ашиглалтанд оруулах. Дотоодоос хангадаг бол. За хоёрт бол одоо цаашаа эх оны төсвүүдээр өдөр боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. Одоо энэ дотоодоос хэрэгцээг хангаж байгаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ. Эрчим хүчнийхээ их усрыг нэмэгдүүл. Цахилгаан станцуудыг барьж байгуулах ажил дээр гол хөрөнгө оруулалтууд анхаарна. Ашиггүй олон ийм одоо бензин нөгөө бетон цутгадаг нэг ийм ажлуудаас илүү их холдож тийм учраас нөгөө импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрүүдийг илүү дэмжиж, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж гэдэг утгаараа манай засгийн газар эхэлж барьж авсан ажил бол гангийн үйлдвэр байхгүй. Одоо ингээд компани шалгарч шүү дээ явж байна. Тэгээд зис боловсруулах үйлдвэр буюу энэ нэмэн өртөг шингэсэн, технологийн агуулгын шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр гэж дэлхийн улсууд хөгждөг. Дээрээс нь хөгжлийн шин зам бол одоо энэ хиймэл оюун, сэрээт эрчим хүч, энэ дата төв гэдэг сэдв бол дэлхийн одоо хамгийн халуун сэдв боллоо шүү дээ. Тийм учраас одоо энэ COP17-гийн хурлын үеэр бид нар шинэ эдийн засаг дээр хөрөнгө оруулалт татна. Энэ бол одоо худлаа үг биш ээ. Хөрөнгө оруулалт татах яриа хэлцээгүүд боддгоор явж байна. Тэгэхээр манай эдийн засаг уулуурхаан хамааралтай тэр дотор нүүрснээс хамааралтай байсан бол бид нар шинэ эдийн засаг руу Монгол улс одоо хамтдаа алхаж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Одоо амттай хулгайтай тэмцээс төвөө дотоод гэнсээр амар сайхан чад. Сэтгүүлчнээс цутагаад байсан мэдээлэл байна. Ийм хүнээрээ мэдээлэл өгүүлээч. Чи зааланд өгөх юм уу? Зааланд өгөх үү? Энд дээр яриа шүү. Энд дээр Тэгээ тий. Яавны ханаа шиг. За юу яа юм бэ хэдүүлээ. Ерөнхийдөө тодорхойлын талаар тодруулаа явахгүй би дахиад одоо асуулт асуух. За засгийн газрын эдийн засгийн тодорхойгүй хүндрэлтэй орчин энэ төсвийн тодорхойлыг оруулж ирж байгаа. Та бүхэн бүгдээрээ биж байгаа гадаад орчинд эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Улс орлог геополитикийн нөхцөл хүнд байна. Америк, Ираны дай гэдэг юм уу, Орос, Украин, за тэгээд одоо үүнтэй холбоотой худалдааны дай гэдэг. Энэ бүхэн бидний тааваршгүй. Тааваршгүй нөхцөл бид нар бэлэн байх ёстой. А засгийн газрын барьж байгаа бодлого бол иргэдийнхээ орлогыг хамгаалах. Тийм учраас ямар нэгэн төрийн албан агч ажлаас цомдох гэсэн ойлголт байхгүй. Тодорхойлын ерөөсөө үндсэн хоёр зорилго байна. Энэ нь болохоор зэрэг юу гэх зэрэг нэгдүгээр бид нар иргэдийнхээ орлогыг хамгаалъя. Хоёрдугаар бид нар энэ эдийн засгийн тодорхойгүй нөхцөл стратегийн нөөцөө бүрдүүлээд явъя. За нэгдүгээр бид нар төсвийн тодорхойлыг хийхдээ 26 оны багтагдсан төсвийн хүрээндээ 1.4 их найдын хэмнэлтийг хийж. А гэхдээ эрүүл мэнд боловсролын салбар дээр одоо таналтыг бол хийгээгүй. Яг л энэ бол бидний тэргүүн одоо хоёр салбар байгаа. Хүний эрүүл мэнд бүх залуучуудын боловсрох тэр системийн хүмүүсийн одоо орлогыг хамгаалах тэр хүмүүсээ одоо багш нараараа дамжуулж
сурагчтай үргэлж байгаа тэр боловсролын тогтолцоогоо эвдэж болохгүй. Энд ямар нэгэн доголдол үүсэж болохгүй. Боловсролын салбар дээр ямар нэгэн хэмнэл хийж гаргаж байгаа. Ингэж одоо боловсрол эрүүл мэндийн салбараа дэмжиж тэнд ажиллаж байгаа багш эмчнэрийнхээ цалинг ойлгомжтой болгож өгч. За нөгөө талд нь хаягдаад байсан юм юу гэхээр зэрэг соёл спорт буюу төрийн үйлчлэгээ яахныхан маань цалин орхигдсон. Өнгөрсөн жилийн одоо төсвийн бодлогоор цалингийн систем маань нэг юм хүрээний шиг доглон болсон байна. Тэгэхээр төсвийн бодлогоор энэ асуудлыг жигдэж өгөө. Тэр хөдөө аж ахуйн салбарын, боловсролын соёл урлагийн салбарын, бүжиглэн дуучин одоо хөдөө аж ахуйн мэрэгчлэн гэдэг энэ үйлчлэгийн ажил салбарынхаа хүмүүсийн цалинг эрүүл мэнд боловсролын салбарын түвшинд назарч өгөө гэдэг. Ингээд 50%-аар хэмж өгж байгаа. Нэмж өгж байгаа. Энэ дээр 78.1 тэрбум төгрөгийг хэмжлэгийн хүрээнд энэ хүмүүсийнхаа за нийгмийн даатгалын хууль хавар батлагдсан. Энэ хууль маань 27 оны 1 сард хэрэгжих ёстой байсан. 11 сарын 1-ээс эхлээд тэтгэвэр нь нэмэгдэх нэ. За ингэхдээ 300 мянгаас 100 мянган орн буюу дунджаар тэтгэвэр нь 980 мянгаас 1080 мянган хооронд ирэх. За энэ бол одоо хамгийн их харигдж байгаа асуудал биднэрт амьдрал өдөр тутам мэдгэж байгаа буюу гадаад орчноос нөлөөтэй инфляцийн асуудал байна. Ахмадууд маань амьдрал хүнд байна, тийм ээ? Энэ нийгмийн даатгалын өсөлтийг тэтгэврийн өсөлтийг 27 оны 1 сар хүртэл хүлээлгэхгүй засгийн газар. Харин бид зардлаа танаад ахмадуудынхаа тэтгэврийг энэ тодглохлороо 11 сарын 1-нд нэмж өгье гэж. За энэ бол энэ дөрвөн бодлого бол иргэдээ орлогыг хамгаалах ахмадуудынхаа тэр 450 орчим мянган ахмадынхаа орлогыг нэмэгдүүлж өгөх ийм л бодлогын хүрээнд бид нар танал хасалтыг хийж энэ тодглолыг хийлээ. Ямар нэгэн нэмэлт одоо зардлыг төсвүүдээр 26 оны төсвүүдээр нэмээгүй. Харин бид батлагдсан зардлаа таньсан. За хоёр дахь нь бол ерөөсөө стратегийн нөөцийг бүрдүүлэх. За энэ дээр бол одоо бидэрт хамгийн их тулгамдаад байгаа асуудал бол би түрүүн хэллээ инфляцийн асуудал. Инфляцийг бид нар хамгаалж чадах нь дотоодын хамгаалж чадах бүтээгдэхүүн дээрээ арга хэмжээ авах юм байна. Бусд нь бол одоо яагаад инфляц өсөд байна гэхээр түрүүний хэлсэн гадаад орчны тогтворгүй байдалтай холбоотой шокоос болоод инфляцийг бид импортоор аваад байна, тийм үү? Тэгэхээр бид нар иргэдээ инфляцаас хамгаалах нь засгийн газрын үүрэг. Тийм учраас бид нар дотооддоо инфляцийг хамгаалж болох тэр инфляцийг сааруулж болох нь юу гэхээр зэрэг ерөөсөө бидний хүнсний бүтээгдэхүүн эрчим хүчний салбарт хаяа. Эрчим хүчний салбарын үн өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үн өсдөг, хүнсний бүтээгдэхүүний үн өслөө дагаад бараа бүтээгдэхүүний үн өсдөг. Энийг дагаад иргэдийн маань амьдрал орлогод нөлөөлж эхэлдэг. Тийм учраас бид нар хүнсний бүтээгдэхүүн дээр нөгөө талдаа хангамжийн найдвартай байдлаа хангах тийм үү? Тийм учраас бид нар Улаанбуудан дээр 100 мянган тонныг бүрдүүлье. Махан дээр арга хэмжээ авъя. Мөн одоо хүнсний ногоон дээр арга хэмжээ авъя. Үүнийг хадгалах агуулгах зорилгон дээр нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ стратегийн хүнсний бүтээгдэхүүний бодлогыг энэ төсвийн тодглолоор хийлгэж. За нөгөө талд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй. Мөн эрчим хүчнийхээ найдвартай ажиллагаа хангах хэрэгтэй. Ийм учраас эрчим хүчин дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол нэг талдаа тарифыг өсөхгүй буюу хэрэглэгчтэй одоо эрчим хүчний үнийн өсөлтөнд нэрвэгдүүлэхгүй байх. Нөгөө талдаа эрчим хүчний салбараа аюулгүй ажиллагааг хангаж энэ өвлийг амжилтад авахт нь засгийн газар татаас өгж байгаа баа. Энийг мөн одоо энэ төсвийн тэмдэглэлээр хийж өгч гэсэн. За нөгөө талдаа түрүүн сургуулийн ачааллын асуудлыг иргэдээс маш хэлсэн. Гэртээ ойрхон сургууль гэдэг энэ хөтөлбөрийг байгаа. За энэ бүхэн нийтдээ 1.4 их найд болж. За ингээд түрүүн та асууж илээ. Авилгалын асуудлыг танаа засгийн газар хийж. Тэр авилгалаа тэмцэх ёстой. Нэг талдаа хуулийн байгууллагууд авилгалаа тэмцэх боловч нөгөө талаас нь засгийн газар авилгал үүсэхгүй байх тэр бодлогыг гаргаж явах ёстой. Энэ хүрээндээ төрийн өмчийн засаглалыг сайжруулахаар оролж байна. Төрийн өмчтөр яваад байгаа тэр орлогыг улсын төсөв ноогд ашгийг татан төсвийн ордог болгож татаж авах тэр хуулийн зохицуултыг оруулж байна. Ингэснээрээ тэр одоо жишээлбэл манай уулуурхай аж ахуйн нэгжүүдийн маань орлого ноогд ашиг нь нөлөөлдөг. За эндээс Эрдэнэс Монгол одоо санал аваад үлдсэн ноогд ашиг тэр хуримтлагдсан төсвөр хөрөнгө оруулалтыг их хурлын гишүүд батлаад байхад төрийн өмчт компаниудаар маш том төсвөлрүүд хэрэгжээд байна гэдэг асуудлууд үүсэж байгаа. Энийн чинь цаана авилгал яваад байгаа маа. Тийм учраас бид нар энэ засаглалыг сайжруулах хүрээнд төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудаа менежментийн хэлцэл хийгээд энэнийхээ эрх зүйн орчныг тодорхой болгохоор тодорхой дагуулад хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна. Нөгөө талдаа
тэнд хуримтлагдсан байгаа цэвэр ашгийг улсын төсөв татаж аваад, орлого татаж аваад их хурлын гишүүд маань хэрхэн юунд зарцуулах буюу энэ их хурлын гишүүд ард түмнээс сонгогдсон их хурлын гишүүдийн эрх мэдэл рүү оруулж ирж байна. Зарцуултыг бид нэр сайжруулж өгч байна. Хараа хяналтыг сайжруулж өгч байна. Ил тод болгож өгч байна. А нөгөө талдаа улсын төсвийн нэгдсэн байдлыг хангаж өгч байна. Тэгээд нийслэлийн хэмжээ бодлоо энэ яг ямар зарчмаар яаж гаргаж байгаа вэ? Энэ чинь дэлгэрэнгүй тайлбарлаа. Сайдаа нэмээд түрүүчлийн ахаа энэ дээр төрийн бүтүүлчлийн одоо нөгөө жишээ нь нэмнэ гингүүд дахиад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дээр ихлэх үүрэг асуудал үүсэж байна. Нэг асуулт бас мөн ер нь одоо энэ засгийн газар зарыг хадгалах, нэмэгдүүлэх, орлогын нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн хамгаалалтын салбарт тодорхой багшин хийх үү? За. Юугаар нийслэлийн